Зохиолчис баяр сайхан, нутагт минь бүгд бий, богиногүүлэг. Гана энийг хартаа. Би яг тэмээ шиг чулуу олсон гэсээр унаж тусан гүйж ирэх эрднийг харах гоцгор борохун. Чи ямар тэнгийн бэ? Чулуу гээд ахта яадгийн? Наадах чинь бид хоёрын тэмээ юм чинь тэмээгээ олоод ирлээ хүүгэн шүү дээ гэв. Эрдний ганаа руу гомсон байртай харж нэрээ тийштэй гэснээ төдөлгүй нүдэн сэргэж хөвгшин нь алдсан тэмээгээ олоод ирлээ. Алив ам хатаад өвх нь өвгөндөө айраг төхөөлээд өгтээ гэж ирээд эгээл том хүн шиг хангалзан суугт нь ганаа чихтэйхэн дуртай авахс хийж хуул гэж нэрэлдэг хавтгай дугуй чулууга шүүрэн авч гэрийн баруун хаяанд байсан том өвтөр дөрвөлжин чулуунаас айраг аяглах мэт хөдлөн буцаж ганаа тэгэхэд хүндэтгэлтэй барив. Тэр хоёр чулуун гэртээ тоглож унжин ганаа ир нөхрийн ажлаа маш сайн хийж үй за өвгөн чинь мордохгүй бол болохоо байлаа. Хэдэн мал холдох нь гэдэл шилбүрээ унан жавхтаж хургаа эргүүлнэ. Тэр хооронд ганаа гэр орноо цэвэрлэж гадан дотн ажиллаа хийн. Зунжин айлгэр болж тоглосоор нэг л мэдхэд намар болж сургуульдаа явах цаг боллоо. Энэ үед эрдэнэ их дургүй. Яагаад гэвэл тэр ганаатай хамт тоглох нь бүүхэл бараг уулзаж чаддгүй байлаа. Нэг сургууль сурдаг эрдэнэ хавар ганааг жигтэйхэн санджихсан айлгэр болж тоглохын хүсэлд автсан амтан ирдэг байж билээ. Ганаа их сурлагатай охин бүтэн нэр нь Ган Тумлаг л да. Дээр нь тэр 2-3 жил дараалан сургуулийн гоо охин өргөмжлөл хүртэж бүр өнгөрсөн өвөл аймгийн бяцхан мис гэдэг тэмцээн төрүүлснийг сумаараа шагссан байдгийн. Мянгантаа хүсэхгүй байсан ч өвгөн салхиулээж он цаг хурассаар л эрдэнэ ганаа хоёр өсөж ахлах ангид орцгоо. Гэсэн ч тэр хоёр яг л хуучнаараа зундаа айлгэр болж тоглосоор харин балчир бага насандаа хийж байгаагүй үйлдэлийг эрдэнэ хийж ганаа зандруулан тэр дороо л намхан морь шиг болно. Тэр үйлдэл нь ч юм биш л дээ. Хаяа нэг мөрөөр нь тэврэх гин аль эсвэл малаа эргүүлэхэд таг умартан ганааг ширтэн суудаг болсон болов. Өдрийн од шиг ховордоо. Хаяахан оройдоо хоёул арынхан хар ооны ингэрд элдвийг ярьж хуучлан суун. Тэр цагт эрдэнэд югаарч солишгүй сайхан мөчүүд болж үлдэнэ. Томрох тусмаа ганааг бусдаас харамлах болсон эрдэнэ чухам яагаа мэдэхгүй байв. Элсэлдийн шалгалт агуулхад тэр ямар ч сургууль шалгуулсангүй. Харин ганааг бүх талаар дэмжиж урд хойнонгүй. Эрдэнэ шалгалт чүлэг өгсөн бол ямар ч сургуульд орчхоор чадaltaй хүү гэсэн ч тэр нутаг амтай нэгэн байв. Хашааж явна гэхээр л яагаад ч юм сэтгэлд нь багтдаггүй. Бүхэл сайн сайхан зүйлсээ бүгднийг нь орхиод явчих гээд байгаа мэт хачин бодол төөрнө. Аав ээж ах дүүн загнаж зандраад аргадаж гуйваад ч тусээг сулжээ. Тэнэг амтан орчин үед эрдэм номгийг хаа хүрнэ гэж бодов. Илжиг модон хударгандаа гэдэгтэй. Заяагүй амтан залуу хүн байж энэ хонхордоо өвтлөх юм уу чи гэдэл янз бүрээр үзжээ. Үеийн нөхд нь хүртэл эрдэнэ чи тэнэг байхаа. Ганаа сургуульд орчвол чи эндээ үлдэнэ. Хотын ганган залуус дор нь панаалдаад аваагаа болгож орхиндоо гэхэд. За та нарт миний явдал огт хамаагүй. Тэгээд ч би ганааг мэднэ гэхээс өөр зүйл ярьдаггүй байж. Ганаа хуваар авч Улаанбаатар хот руу явлаа. Тэр намар эрдэнэ маш их ганцаардаж ёстой л амаа барьж байв. Яваандаа харамсгаач бол хаяахан нэг сумын төв орж ганаатай уцаар ярьдаг болов. Хин нь биендээ хайртай дуртай энэ төр гэж ярилцаж байсангүй. Битүүхэн л хоёр биенээ дурсаж явдаг байжээ. Нэг жил өнгөрлөө. Хаврыг тэсгэн ядан хүлээж байсан эрдэнэгийн хүсэл талаар болж ганаа нутагтаа ирсэнгүй. Хотод ажиллаж байгаа сургалт дуулдаж хар овооныхоо ингэрт гараад жаахан суухаар ганаатай уулзсан мэт болж түүний сууж байсан газар нэг л дулаахан сайхан санагддаг байжээ. 2 дахь жилийн өвөл эрдэнэгийн ангийн хүү өвлийн амралтаараа ирэхдээ нэлээд хэдэн сонин авч ирж түүнд өгөв. Тэр сонин дээр ганаагийн үзэсгэлэнтэй зургууд гарчээ. Баг зэрэг турж жигтэйхэн цагаан царайг нь тооцвол түүнтэй чулуунгэр тоглож өссөн авайл гэрхийн яг л хിവэрэ байжээ. Оюутан мис говь нутгаас тодорлоо гэсэн гарчигтай зургнууд байв. Бас нэг сонин дээр түүний ярилцлага гарч хамгийн догдолмоор та найз залуутай юу гэсэн сурвалжлагчийн асуултанд тэрээр одоохондоо найз залуугүй гэсэн байлаа. Эрдэнэ түүнд ихээр гомдож дотор нь хоосроод явчихв. Уул нь түүнийхэр бол найз залуу минь нутагтай байгаа гэх байж л дээ. За бүр бай гэхэд бодож явдаг хүн бэ гэсэн бол тэр бөөн хөл хөр болж баярлах байв. Харин ганаа тэгсэнгүй. Түүнийг дурссангүй өнгөрч. Тэр жил нэг найз нь хотын ганган залуус дор нь панаалдаад л аваагаа болгондоо гэснийг гунигтайхан нэхэж бодов. Энэ явдлаас хойш эрдэнэ ганааг бодох бүрд уурн хүрч
Хар овооныхоо ингэрлүүч гарахаа болов. Хамтдаа эхнэр нөхөр болон тоглож өссөн чулуун гэрээ үе үе очин засаж янзлан ойр орчмыг нь цэвэрлдэг байснаач бүр болов. Харин нэг удаа айлд очин жаахан нэрмэл ууж буцах замдаа чулуун гэрээрээ хэрэг болгон дайж дугуйруулан үрсэн гэрээ яг тэнцүү хоёр хувааж орхиод явжээ. Сумын төв орхоор хүн амьтны амнаас манай сумын ган тунгалаг Монголын мисс болсон. Одоо гадаад руу миссийн тэмдээнд явахын гинлээ. Мэдээлэлээр гарсан гэх яриа байнга сонсогдох болов. Утасныхан дугаар байгаа боловч ярихаас уурна хүн. 3 дахь жилийн хавар ган тунгалаг нутагтаа ирхэн гэсэн яриа салхи мэт тэгдлээ. Аймгийн засаг дарга манай аймгаас нэр дэвшиж гарсан урлагийн хурлын гишүүн энэ тэр баахан томчуултаа ирж сумандаа хүүхдийн цэцэрлэг барьж өгөхийн гинлээ гэдэл цуурч гарав. Үүнийг сонссон Эрдэнэ хэц тэр хэдийн цэцэрлэг барих гэж юу ах вэ? Хэдэн төгрөг томчуултаа хувааж идэхэндээ гэхэд ээж нь түүн рүү чихтэйхэн мугаа харж юу гэнэ хар нэлхаасаа хамтдаа тоглож нэг аягнаас тараг сүгэ хувааж ууж өсчхөөд нэгнийхээ сайн сайхан явахт нь баярлаж хөөрхийн оронд атархад ямар арилсан дотортой хүн бэ гэдэл өглөж гарав. Ишмо гана маань дэлхийн том тэмцээнд оролцоод Монгол орноо төлөөлөөд л хүн сайхан явах сайхан юм а. Эмээ нутаг усандаа зартай үүлэн дуран сайхан хүүхэн гэгдэж явсан гэж ээж минь ярьдагсан. Сайн жохин, сайхан жохин гэдэл үгээ олж ядан магтах ээжтэйж уур хурч орхив. Ганааг өнөө маргаашгүй ирэн гэж байхад Эрдэнэ гэрэхинтэйгээ зөрсөөр байгаад оторт гарлаа. Сар шахуу өөрийгөө тамлаж явж иржээ. Манай маанаг илчих шиг зөрүүд амтэн шүү гэсээр аав ээж нь өгтжээ. Ганагийн хөөрхөн сайхан болсныг хил амтай бүхэн шагчирч хэлгүүгээс арай л хотож нохой малын хошоо хоёр дуурсангүй. Харин Ганаа ээжд нь нэг сонин зүйл хэлжээ. Эрдэнэтэй уулзна гэд баярлаад байсан байдгүй шүү. Гэд байсан гэснийг дуулаад урд өмнө баярлаж байгаагүйгээрээ баярлав. Мөн хойд хар овооны ингэрлүү ганцаараа яваад удаж ирээд Эрдэнэ хойд ингэрлүү хэр гарч байна гэдэл инээснийг нь сонсоод амьдралдаа 2 дахь удаага амаа барив. Тэр шууд л хар овооны ингэр өөдөхөв. Очоод суудаг байсан газраа очивол суудаг хадан дээрээ зурус хавчуулан орхижээ. Яаравчлан үзвэл сайн байна уу? Чамтай уулзаж их зүйлийг ярина гэж бодож байлаа. Чи намайг ирнэ гэдгийг мэдэж байсан байж яагаад яваад өгснийг бодоод болохгүй юм? Ядаж ганц утсаар ч ярихгүй чи их сайн хүн юм а. Би чамайг ярина гэд дугаараа цолоогүй хэвээрээ байгаа. Над руу заавал яриарай. Найз нь уцаа чагнаад л байж байна. Чи ойрын үед гэрээрээ очоогүй юм уу? Малын хүл дарсан байна лээ. За удахгүй уулзах байхаа баяртай. Ган тунгалаг гэсэн бай. Зурвсыг уншиж дуусмагцаа айлгэр болж тоглож байгаад буруу зөрүү үг хэлж Ганаа зандруулаад намхан мөрмөд болдог байсан шигээ намхарч орхив. Тэрээр гэвгэнэт зодсон мэд давхийн чулуун гэр өдөө хурдлав. Морой яваан дунд нь шахуу өсрөн бууж очвол гэрээ яг хуучин хэвэнд нь оруулан үрж эргэн тойрныг нь цэвэрлэж орхисон нь Ганаа яваагүй. Харин Эрдэнэ хургаа эргүүлж хэд л ирж байгаа мэд ойрхон татан санагдаж байлаа. Ганаа хотод оюутан болж ирсэн тэр цагаас хойш түүний ажил зарим үед элбийн юм шиг л бүтдэг байв. Одоо тэр нэгэнд олонний танил ихэмсэг хадагтай болжээ. Телевиз сонин салхаа болж тэр хизээ язааны хүрээний хүн болсон ч үргэлж нутгаал өгүүлэн. Ихэнх хүн насаараа зүтгээд ч олдоггүй хөрөнгө огшлыг тэр өрдөө 4 жилийн дотор олжээ. Оюутан мис гэрч тэмцээнд найз нөхдийнхөө ятгалыг дэмжлэгээр орж төрүүлсэн цагаасаа л бүнд хамаг юм нь хаалга нээж хит хитэн реклам тоглон кинонд ч тоглох саналууд салхаа байжээ. Нэртэй компани нүүрс царай болж гэр орон унаа тэрэг зүгээр шахуу ороод ирж зарим үед тэр санаа зовдөг байлаа. Өөрийнхөө тухай өөрөө ч мэдэхгүй уйлмаар, гутармаар зарим үед бүр арайчтай гэмээр зүйлүүдийг олж уншдаг байлаа. Орон төсгөө зүйлийг бичиж орхидог байв. Яг энэ үед тэр маш их ганцаардаж Эрдэнэг улам ихээр өгөөлнө. Түүний амьдралын хамгийн сайхан үед хар овооны ингэр түүнтэй ярилцаж суусан уюудлаж юугаарч солишгүй ариухан стол алтан мөчүүд байсан мэт түүн санагдана. Их хотын хоолой гашуун аргуулах битүү утаан дунд алхаж явахдаа нутгийнхаа задгаа дураараа салхийг улам их өгөөлнө. 2-3 цаг төгжрөн уурандаа шатаж ярах, бие биенээ хараан бухимдаж, дотор мухай оргим чанга дууд дохиог сонсож машиндаа суухдаа эрх дураараа давхиж явдаг талаа санан дурсна. Үнтэй тансаг гэл цал зоогийн газар тооллож суухдаа оройдоо бөөгнөд сууж идсэн борттой бор шүл нь улам чих өгүүлэгдэх хажээ. Өдөр хоног өнгөрөх бүр тэр их хотын чимээ шүүгэн, элдвээр хилэгдэх хэл ам атааж өтөө, баян цэтгалан ирчүүдийн шалиг ард худлаа дурлалаас залхаж байлаа. Ган тунгалаг тэссэнгүй, ягаад ч тэссэнгүй.
Өөртөө нь байгуулсан ажлын бүх санал гэрээг цуцлахыг менежертэй хэлэхэд менежер нь ихэд гайхан "Ганаа, энэ бүх мөнгө гэрээнүүд цуцлагдвал чи дампуурна" гэд ихэд сандран хэлэхэд Ганаа маш сайхан нэмсэглээд "Айх юмгүй. Чи сайн менежер, чамд ажил олдно" гэхэд менежер "Би өөрийнхөө талаар яриаггүй. Таны төлөө л хэлж байна. Та дампуурна" гэлээ. Ганаа нөгөө л янзаараа "Зүгээр би дампуурахгүй. Миний нутагт миний гэсэн бүгд бий" гэснээр тэр хоёрын яриа дуусжээ. Эрдэнэ урд оройн харавууны ингэрт удтал суужээ. Бараг нойргүй хонсон тэр өдөр чулуун гэртээ ирж эргэн тойрныг нь цэвэрлэгээд элдвийг бодон хэвттэл унтаж орхиж. Хэр удаан унтсныг мэдсэнгүй. Хэн нэгэн зөөлхөн татах шиг болов. Зүгдэн дунд нь "Өвгөн босод цайгаа уугаарай" гэх шиг. Зүүдлээд байна уу гэтэл хажууд нь хүн байгаад ч байгаа мэт санагдав. Бодлоо. Юу илээ? Би чинь овооныхоо ингэрт өөр цайтал суусан. Адуугаа усалчаад гэрээхэд эргэж ирээд хөвтсөн унтчихжээ гэж манархтай зэрэгцэн "Босоорой хөө" гэх Ганаагийн дуу гарав. Эрдэнэ зочин өндийгөл ган тунгалаг инээмсэглэн дэрэгдэн сууж байлаа.